За 2022-2023 оны элсдийн ерөнхий шалгалтын магадлал ба статистик гэсэн сэдвийн хүрээнд бүгдээрээ өнөөдөр ярилцсанаа. За тэгэхээр нийтдээ ер нь бол нэг ЕШ-ийн сэдв дотор 4 магадлалын бодлого, 2 статистик бодлого орж ирдэг юм байна. За тэгээд статистикийн бодлогууд нь бол 4 оноотой, 2 бодлого нийлээд магадлалын бодлого нь 4 бодлого нийлээд 14 оноотой байна. За тэгээд 2022 оны 4 магадлалын бодлого дотор бол энгийн магадлал тооцох тийм бодлого орж ирсэн байна. Бас санамсаргүй хувьсгчийн хүснэгт ашиглаад математик дундаж олох бодлого орж ирсэн. Дараа нь болохоор санамсаргүй хувьсгчийн хүснэгтийг өөрөө байгуулад математик дундаж дисперсийг олох бодлого орж ирсэн. За хамгийн сүүлийн нөхөх тестний бодлого нь санамсаргүй тэнэвшлэгцийн тухай бодлого байсан. За ингээд бүгдээрээ энэгээр бодлогуудыг хэрхэн яаж бодох бол илүү амархан бодож болохоор байсан гэдгийг ярилцъя. За хамгийн эхний бодлого бол 2 оноотой энгийн магадлал тооцох бодлого байгаа. За тэгэхээр энэ дээр өгүүлбэр өгж байгаа гэхээр 10-аас хэтрэхгүй натурал тоонууд дотроос нэг тоог санамсаргүйгээр сонгож авахад 3 эсвэл 5 хуваагдах магадлалыг ол гэсэн байгаа. За тэгэхээр 3 эсвэл 5 гэсэн энэ нөхцөлтэй бодлого бол эсвэл гэсэн нөхцөл ороод ирэхээр биднэрт хоёр олонлогийн нэгдлийн тухай яригдчихэдэг. За тэгэхээр биднэрт ямар томьёо хэрэг болох вэ гэхээр А, Б-гийн магадлалын нэгдлийн магадлал нь А үзэгдлийн магадлал дээр нэмэх нь Б үзэгдлийн магадлал хасах нь А, Б үзэгдлүүдийн огтлцлын магадлал гэсэн энэ томьёогоор одоо яг ийм эсвэл гэсэн бодлогод бол бодогддог юм аа. За тэгвэл А гэдэг үзэгдэл нь энэ бодлогын тохиолдолд юу вэ гэхээр тухайн сонгосон тоо нь 3 хуваагддаг тоо байх гэсэн үг. За тэр нь 10-аас бага тэгээд 3 хуваагддаг гэхээр 3, 6, 9 гэсэн 3 боломж байгаа. А Б үзэгдэл нь болохоор 5 хуваагддаг байх ёстой. За тэгээ 10-аас хэтрэхгүй гэсэн юм чи 10 өөр орно 5, 10 гэсэн хоёр хувилбар л байгаамаа. За ингэх юм бол А-гийн магадлалыг бүгдээрээ яаж олж чадах вэ гэхээр нийт боломж чинь бол 10, хэрэгтэй боломж нь 3 гэхээр 3-ыг баах нь 10. Б-гийн магадлал болохоор нийт боломж нь 10, хэрэгтэй нь 2 гэхээр 2-ыг баах нь 10 болно. За одоо бид нөгөө А, Б-гийн нэгдлийн магадлалыг олох гээд байгаа. Гэтэл нэгдлийн магадлалыг олдог томьёон дотор чи юу байгаа вэ гэхээр А-гийн магадлал дээр Б-гийн магадлалыг нэмээд огтлцлоо хасна гэсэн томьёо байгаа. Тэгэхээр бүгдээр огтлцлынхаа магадлалыг олно. Огтлцлын магадлал гэдэг чинь манай энэ үзэгдлээр хэлээр ярих юм бол А, Б хоёрт хоёуланд нь одоо ордог тоо. Өөрөөр хэлбэл 3-т ч хуваагддаг, 5-т ч хуваагддаг. За тэгвэл бид нар үүнийг 3 ба 5-т хуваагддаг тоо гэж хэлж болно тий. Тэгэхээр 3 ба 5-т хуваагддаг тоо буюу 15-т хуваагддаг тоо. Гэтэл 10-аас бага тэгээд 15-т хуваагддаг тоо байхгүй учраас энэ олонлог бол хоосоо олонлог байна. За тийм учраас А, Б-гийн огтлцлын магадлал нь тэг магадлалтай байх нэ. За ингээд энэ 3 магадлалыг олсон учраас дээрх томьёонд орлуулж тавиад А, Б-гийн нэгдлийн магадлалыг амархан олж болж байна. За энэ бол ийм амархан бодлого байсан. За дараагийн бодлого бас 2 оноотой. Тэгэхээр бас амархан гэсэн үг хүн дөнгөний хувьд. За энд бид юу хийх ёстой вэ гэхээр санамсаргүй хувьсгчийн хүснэгтийг биднэрт өгчихсөн байгаа. Гэхдээ хүснэгтэн дотор нь ямар мэдээллүүд орсон байдаг вэ гэхээр тухайн X санамсаргүй хувьсгч ямар утгыг авч чадах юм бэ? За 1-ийг авч чаддаг, 2-ыг авч чаддаг, 3-ыг авч чаддаг. Ингээл болоо гэсэн үг. Энэ 3 утгыг л авдаг санамсаргүй хувьсгчдийн тухай ярьж байгаа гэсэн үг. За тэгвэл эдгээр утгуудыг авах магадлал нь хэд юм бэ гэдг нь бид нэр яаж бодож ийнө гэхээр X нь нэгдээ тэнцүү авах магадлалыг P1 гэж тэмдэглэдэг. За тэгээ P1-ийг бүгдээрээ манай бодлого бол 1-ийг баах нь 8 гэдээ өгсөн байгаа юм байна. За X нь 2-той тэнцүү авах магадлалыг манай бодлого бол А гэдээ өгчихсөн байгаа юм байна. За тэгэхээр энэ маань P2 нь ах нэ. За P3 нь болохоор X нь 3-тай тэнцүү авах магадлал буюу манай бодлогын тохиолдолд 4-ний 3 гэдээ өгчихсөн. За тэгвэл эдгээр өгөгдлийг ашиглаад бид нэр юу олох ёстой юм бэ гэхээр хамгийн эхлээд нь А тоог өөрийг олох хэрэгтэй. А хэд вэ гэдгийг мэдэхгүй бол бид нар математик дундч олж чадахгүй болно. За тэгэхээр А-г олохын тулд биднэрт хамгийн түрүүнд хэрэглэх томьёо бол
санамсаргүй хувьсгчийн энэ магадлалын тархалтны дор байгаа P1, P2, P3 гэх мэт үргэлжилж байгаа энэ магадлалуудын нийлбэр бүгдээрээ нийлээд 1 байх ёстой гэсэн томьёо байдаг. За тэр томьёо ёсоор 8-ны 1 дээр А-г нэмээд 4-ний 3-ыг нэмэхлээр хэд гарч байгаа вэ гэхлээр 1 гарч ийн гэсэн үг. За энэ нөхцөлийг хангадаг байх А тог бүгдээрээ олцоход болно. За тэгвэл бүгдээрээ ингэж нэмээд үзвэл А дээр нэмэх нь 8-ны 7 тэнцүү 1 буюу А тэнцүү 8-ны 1. За ингээд А тоогоо олчлоо. Энэ бол 8-ны 1 юм байна. Гэдгийг мэдсэний дараа бүгдээрээ математик дунд олох томьёо өгөгдсөн байгаа. За математик дундж олох томьёо нь болохоор нөгөө магадлалын хүснэгтний чинь x1, x2, x3, p1, p2, p3 гэсэн энэ магадлалуудыг бид нар бүгднийг харгалзан авах утгыг магадлалаар нүржүүлээд нэмсэн энэ нийлбэрийг заримдаа бид бас жигэнсэн дундч гэж нэрлэдэг. Энэ бол математик дунджийн томьёо юм аа. За тэгвэл бүгдээрээ саяны олсон тоогоо ашиглаад 1-ийг үржих нь 8-ны 1, нэмэх нь 2-ыг үржих нь 8-ны 1, нэмэх нь 3-ыг үржих нь 4-ний 3 гэд харгалзан магадлалуудаар нүржүүлээд нэмчихлээр хариу нь өгч гарч ийнө гэхээр 8-ны 1 дээр нэмэх 8-ны 2, за 4-ний 9 гэдэг чинь 2-оор үржүүлчих юм бол 8-ны 18, за бүгдийг нэмэхээр 8-ны 21 гэсэн хариу гарч ирж байна. За ийм бодлого байжээ. Тэгэхээр энэ бодлогонд биднэрт ердөө 2 л томьёо хэрэг болж байна. Математик дунджийг олох томьёо энэ хүснэгт ашиглаад ийм амархан бодцдог. Мөн хэрвээ хүснэгтэн дотор чинь мэдэгдэхгүй ямар нэг А гэсэн магадлал байгаа бол түүнийг бүх магадлалын нийлбэр 1 байх ёстой гэдэг томьёог ашиглаад А тоогоо олчж байгаа. За ийм даалгавар байжээ. Тэгэхээр энэ даалгаврыг бол энэ 2 шатыг бүрэн ойлгоод хийх л ийм амархан даалгавар байсан гэсэн үг. За гэтэл дараагийн бодлого бол арай жоохон хүндэрсэн. Яагаад хүндэрсэн бэ гэхээр санамсаргүй хувьсгчийн хүснэгтийг өмнөх бодлого шиг бэлэн өгөөгүй. Бид нар өөрсдөө санамсаргүй хувьсгчийнхаа хүснэгтийг байгуулах ёстой болж байгаагаараа арай жоохон хүндэрсэн баг. За тийм ч учраас 3 оноотой бодлого байгаа. За тэгвэл бүгдээрээ яаж санамсаргүй хувьсгчийнхаа хүснэгтийг байгуулах вэ гэхээр нөгөө x гэдэг маань ямар утга авч чадах вэ? Түрүүн чинь 1 2 3 гэсэн утга авч чадна гэж цаанаас нүгцэн байсан шүү дээ. Одоо бол бүгдээрээ тэрийг өөрсдөө олох ёстой гэсэн үг. За тэгвэл x нь ямар утга авч чадах вэ гэхээр бодлогонд юу өгсөн уншия. 2 улаан бөмбөг байгаа, 3 цагаан бөмбөг байгаа. За тэгээ 2 улаан 3 цагаан бөмбөгнөөс нийт 5 бөмбөг байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт энэ 5 бөмбөгнөөс санамсаргүйгээр 2 бөмбөг сонгож авнаа гэж байна. За ингэж сонгож авах нийт бүх боломжийн тоол C5-аас 2 байдаг. За энийг бол бид нэр магадлалын хичээл дээр бас үзсэн байдаг. За C5-аас 2 нь 10-тай тэнцүү. Ингээд нийт боломж бол 10 юм байна. За тэгвэл одоо бүгдээрээ 2 бөмбөг сонгоод авахад тэр нь дотор хэдэн цагаан бөмбөг байж болох вэ гэдэг бүх боломжийг эхлээд нь харъя. За хоёулаа цагаан байж болно. 1 хувилбар. За 1 цагаан, 1 улаан бөмбөг гарч ирж болно. Ерөөсөө 0 цагаан гарч ирж болно. Өөрөөр хэлбэл энэ чинь 2 улаан бөмбөг гэсэн үг шүү дээ. За ийм 3 боломжоор одоо үр дүн гарч ирж болно. За тэгэхээр энэ 3 боломжийн дотор бидний нөгөө цагаан бөмбөгний тоо гэдэг x чинь ямар утга авч чадчихэв нөхөрөө тэг ширхэг байжуулах юм байна, 1 ширхэг байжуулах юм байна, 2 ширхэг байжуулах юм байна гэдэг ингээд ийм 3 боломж гараад ирж байгаамаа. За инхээр манай хүснэгт x-ийн авах утгыг 0, 1, 2 юм байна гэд мэдчихлээ. Одоо дараа нь бид нар юу олох ёстой гэхээр нөгөө P1, P2, P3 олох ёстой. За P1 гэдэг маань ямар магадлал вэ гэхээр магадлал x нь 0-тэй тэнцүү байх магадлал. За 0-тэй тэнцүү байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр 0 ширхэг цагаан гарсан гэсэн үг. 0 ширхэг цагаан буюу 2 улаан гарсан. За тэгвэл нийт боломж чинь бол 10 байгаа. 2 улаан гарч ирэх боломж бол 2 улаан бөмбөг хоёулаа гарч ирэх буюу C2-оос 2. 2 улаанаас хоёулаа гараад ирж байгаа. Ингээд 10-1 гэсэн магадлал гарч ирж байна. За P2-ыг бодоход 1 цагаан 1 улаанаар бодож болж байна. За тэгэхээр P2 болохоор x нь 1-тэй тэнцүү байх магадлал олох ёстой юм байна. За x нь 1-тэй тэнцүү гэдэг чинь 1 цагаан бөмбөг, 1 улаан бөмбөг гарч ирсэн гэсэн үг. За тэгвэл 1 цагаан 1 улаан бөмбөг гарч ирэх
боломжийг олох гэвэл 2 улаан бөмбөгнөөс нэг нь гарч ирнэ. За 3 цагаан бөмбөгнөөс нэг нь гарч ирнэ. Хуваах нь 10 буюу 2-ыг үржих нь 3, хуваах нь 10, 10-6 болж байна гэсэн үг. За хамгийн сүүлд нь P3-ыг олъё. P3 гэдэг чинь X нь 2-той тэнцүү байх магадлал буюу 2 цагаан бөмбөг шууд гарч ирэх магадлал гэсэн үг. 2 цагаан. За 2 цагаан гарч ирэхийн тулд яах ёстой вэ гэхээр 3 цагаан бөмбөгнөөс 2 нь гарч ирнэ. За тэгээд 5 бөмбөгнөөс 2-ыг авах боломж чинь бол 10 байгаа. За тэгээд Z3-аас 2 гэдэг чинь 3 байдаг. 10-3. За ингээ бүгдээрээ хүснэгтний доотлын магадлалуудыг оллоо. Дахиад хүснэгтээ зураад харах юм бол XP 0, 1, 2 гэсэн утгууд байгаа. 0 гэсэн утгыг авах боломж нь 11, 1 гэсэн утгыг авах магадлал нь 16. За 2 гэсэн утгыг авах магадлал нь 13 болж байна. За одоо энийг олсны дараа хүснэгт бүрэн байгуулагдлаа. Бүгдээрээ өөртөө зөв бодсон хэсгийг нэг шалгаж болно. За яаж шалгадгүй гэхлээрэ бидний энэ доор гарч ирсэн бүх магадлалуудын нийлбэр түрүүний дээр ашигласан томьёо ёсоор 1 байх ёстой. За үнэхээр энэ нийлбэр нэгтэй тэнцүү байна. Тэгэхээр зөв бодсон байна гэд бас ингэ шалгачаа цаашаа явах хэрэгтэй. За ингээд энийг олцсны дараагаар одоо бид нарын дараагийн шат юу гэхээр түрүүний бодлоготойгоо одоо ижилхэн болж ирж байна. Бид нар тэгвэл одоо X-ийн математик дунджийг олох ёстой. За түрүүн бодсон томьёон дотор байсан авах утгыг магадлалаар үржүүлдэг жигнэсэн дунджийн томьёогоор үржүүлээд нэмээд бодох юм бол ямар хариу гарч ийнө вэ гэхээр 11, 11, 6, 11, 6 гэдэг чинь 10-13 буюу 1.3 гэсэн хариу гарч ирж байна. За ингээд математик дунджийг олоод зогсохгүй бид нар бас юу олох хэрэгтэй гэхээр дисперс олох хэрэгтэй. За дисперсийн томьёо олдог томьёо нь бол энд биднэрт өгөгдсөн бэлэн байгаа. Энд яаж ийн вөхлээрэ x квадратын дунджийг олчих юм бол түүнээс саяны олсон дунджийнхаа квадратыг хасаад болчихдог. За тэгвэл x квадратын дунджийг яаж олох вэ? X квадратын дунджийг олдог ерөнхий томьёо бол энэ байна. X-ийг ямар нэгэн функцээр гадуурн үйлчлэхэд түүний математик дундж нь энэ томьёогоор өөрчлөгдөнө. Юу өөрчлөгдсөн бэ гэхлээрэ x-ийн авах утга gx болж өөрчлөгдөнө. Харин түүнийг авах магадлал p1 p1-гээрээ л байна. Тэгэхээр магадлалууд нь хэвээрээ x-ийн авах утга өөрчлөгдөнө. Өөрөөр хэлэх юм бол манай тохиолдолд 0 гэжсэн бол одоо 0-ийн квадрат болно. Тэгээд магадлал нь хэвээрээ. 1 гэжсэн бол одоо 1-ийн квадрат болно. Магадлал нь хэвээрээ. За хамгийн сүүлд нь 2 гэдгийн хооронд 2-ийн квадрат. Магадлал нь хэвээрээ. За ингээд нэмэхлээр эхнийх чинь бол 0 болчихлоо тий. Математик дундч дээрээ энэнийг 0-ыг нэгээр үржүүлээд 0 юм чинь 12 байсан биш. 10-12 буюу 1.2 байсан биш үү. За тэгэхээр 0-ыг үржүүлж байгаа учраас энэ чинь 0 болчихно. За энд болохоор 1-ийг үржүүлэхээр 16 хэвээрээ. Энд болохоор 4-ийг 3-аар үржүүлээд 12 болно. Ингээд 10-18 буюу 1.8 болчихно. За одоо ингээд dx олъё. Dx нь болохоор x квадрат хасах нь x-ийн гадуураа квадрат буюу 10-18-аас хасах нь 10-12-ийн квадрат гэсэн үг. За 10-12-ийн квадрат гэдэг бүгдээр хурааж байгаад болчихъя. Тэгэхээр энэ чинь 5-6 гэдэг чинь 25-36. За ижил барьт өгөөд үзье. Тэгэхээр энэ чи 5-аар өгнө, энэ чи 2-оор өгнө тий. 18-ыг 5-аар үржүүлэхээр 90, хасах нь 72, хуваах нь 50. 90-с 72-ыг хасглаар 18, хуваах нь 50 буюу 25-9 гэсэн юм хариу гарч ирж байна. За стандарт хазаалтыг бас эндээс олж болдог тийм ээ. Тэгэх юм бол язгуур аваад 5-3 гарч ирэх нэ. За ийм амархан бодлого байжээ. За тэгэхээр энэ бодлого түрүүчийнхаасаа 1 оноогоор илүү юугаараа хүндэрсэн байгаа вэ гэхлээрэ нэгдүгээрт хүснэгтээ өөрөө байгуулна, хоёрдугаарт математик дунджийг ашиглаад дисперс олж байгаагаараа бага зэрэг хүндэрсэн байгаамаа. За хамгийн сүүлийн бодлого бол нөхөх тестэнд байгаа бодлого. Тэгэхээр нөхөх тестэнд байгаа бодлого учраас хамгийн одоо
хүнд бодлого гэж уншигдж байгаа. Өгүүлбэрийг уншихаар хүнд уншигдж байгаа боловч энэ бодлого тийм хүнд бодлого бас биш ээ. За яагаад вэ гэхээр бид нар координат ихтер төвтэй нэг цэг байжсан анх координат ихтер. За тэгээд энэ цэг яадгүй гэхлээрээ санамсаргүйгээр нэг алхам баруун тийш эсвэл нэг алхам зүүн тийш явдаг. Тэгэхээр нөгөө 0 дээр байсан цэг чинь хэрвээ баруун тийш явах юм бол нэмэх нэг дээр очино. Хэрвээ зүүн тийш явах юм бол хасах нэг дээр очино гэсэн үг. За нэмэх нэг рүү буюу баруун тийшээгээ явах одоо магадлал нь юугаар шийдэгдэж байгаа вэ гэхлээрэ шоо хаяад 5 эсвэл 6 буух юм бол баруун тийш явна. Бусад тохиолдолд зүүн тийш явна. Тэгэхээр бид нарт хамгийн түрүүнд ямар магадaltaгаар зүүн тийш шилжиж байгаа вэ? Ямар магадaltaгаар баруун тийш шилжиж байгаа вэ гэдгийг тэр шооныхын тооцоон дээрээс олох хэрэгтэй болж байгаамаа. За тэгэхээр баруун тийш явна гэдэг маань болохоор шоог хаяхад нийт 6 боломж байгаа. За тэгээд 6 боломжноос хэдэн баруун тийш явдаг вэ гэхээр 5 6 2 дээр буюу 2 боломжн дээр баруун тийш явж байгаа. Тэгэхээр 6-ны 2 магадaltaгаар буюу 3-ны 1 магадaltaгаар баруун тийш явж байгаа гэсэн үг. Харин зүүн тийш явах магадлал нь болохоор шоо хаяхад 1 2 3 4 буюу 4 боломжны аль нэг нь бовол зүүн тийш явна. Тэгэхээр 6-ны 4 магадaltaгаар зүүн тийш явна. Ингээд баруун тийш явах магадлал нь 6-ны 3-ны 1, зүүн тийш явах нь 3-ны 2. За тэрийг бүгдээрээ ялгаатайгаар тэмдэглэхийн тулд баруун тийш явахыг P, зүүн тийш явахыг Q гэж тэмдэглэжээ. За тэгээд нэг бол баруун зүүн аль нэг рүү заавалжгүй явж байгаа учраас P дээр нэмэх нь Q-гийн нийлбэр нь 1 болох ёстой. За үнэхээр тийм байж чадчихээн те. За ингээд P, Q гэсэн магадлалуудыг олоод тавьчихж байгаа эхлээд нь. За эдгээрийг олсны дараагаар одоо бодлого бол тиймч хэцүү биш болж эхэлнэ. За яагаад вэ гэхлээрэ өгүүлбэр эхлээд нь юу гэсэн бэ гэхлээрэ нэгдүгээр өгүүлбэр шок нэг удаа орхиход хасах нэг дээр очих. Азыг хасах нэг дээр очсон байх магадлал гэж байгаа. Тэгэхээр хасах нэг дээр очихын тулд эн чинь ерөөсөө л зүүн тишээгээ л явж иж хасах нэг дээр очино. За тийм учраас би эхлээд 0 дээр байжсэн. Тэгээд хасах нэг дээр очих гэсэн ийм тэмдэглэгээ диаграм зурж тайлбарлая. Тайлбарлан бичээ үзэгдлээ. Тэгэх юм бол 0-оос хасах нэг рүү очино гэдэг чинь ерөөсөө л зүүн тишээ явсан гэсэн үг. За тэгвэл зүүн тишээгээ хамгийн эхлээд зүүн тишээ явах тухай ярьж байгаа гэсэн үг те. Тэгэхээр зүүн тишээгээ явсан гэдэг магадлал бол түрүүн бид нар тооцсон 3-ны 2 байсан. Ингээд нэгдүгээр даалгавар шууд болоо 3-ны 2 гэдээ дуусчихж байгаа гэсэн үг. За хоёрдугаар даалгавар болохоор 2 удаа орхиход 0-оос 0 дээр л ирэх. За тэгэхээр 0-оос 0 дээр ирэх гэхээр 6-аар ярих юм бол хамгийн анх 0 дээр ижсэн. Хэрвээ эхний хөдөлгөөн баруун тишээ явсан бол буцаж 0 дээр ирэхийн тулд дараа нь заавалжгүй зүүн тишээ буцна. Тэгэхээр нэг баруун тэгээд дараа нь зүүн. Тэгэхээр энэ хөдөлгөөн яаж явж байгаа гэхээр баруун явлаа, дараа нь буцлаа буюу зүүн явлаа гэсэн. Энэ нэг хувилбар. Бас нэг хувилбар нь болохоор зүүн тишээгээ эхэлж явчаад тэгээд дараа нь буцаад баруун тишээгээ явж болно. Өөрөөр хэлбэл 0-оос гараад 0 дээр буцаж ирэх гэдэг энэ магадлал бол дотроо 2 салж байна. За эхний хувилбар болохоор нэг рүү очичоод нэгээсээ буцаж ирж байна. За эсвэл энэ үзэгдэл эсвэл гэдэг чинь түрүү ярьсан нэгдэл байх хэвээр. Нөгөө боломж нь болохоор 0-оос гараад хасах нэг рүү очиод тэгээ хасах нэгээсээ буцаж ирсэн. За ийм хоёр үзэгдлийн нэгдлийн магадлал ах нь байна. За одоо бүгдээрээ баруун зүүн гэдгээ суман дээрээ тавья. А0-оос А1 рүү очино гэдэг чинь баруун тишээ явсан. А1-ээс А0 руу очино гэдэг чинь зүүн тишээ явсан гэсэн үг. Нөгөө тохиолдол А0-оос А хасах нэг рүү явахын тулд зүүн тишээ явна. Тэрний дараа хасах нэгээс 0 руу ирэхин тулд баруун тишээ явна. Ингэхээр бидэнд ямар хоёр үзэгдэл бичигдчихэд байна вэ гэхээр баруун зүүн гэдэг нэг одоо алхам хоёр алхмын баруун зүүн хийгээд дараа нь нөгөө боломж нь зүүн баруун. Тэгэхээр ерөөсөө бид нэр баруун зүүн баруун гэдэг ийм хоёр алхалтын магадлалыг л олох гэж байгаа гэсэн үг. За тэгээ энэ хоёр үзэгдлүүд бие биентэйгээ огтлцохгүй учраас нэгдлийн магадлал нь тус тусын магадлалуудын нийлбэр болно. За тэгээд дараа нь
баруун тишээгээ явах магадлал, үржих нь зүүн тишээ явах магадлал. Яагаад гэвэл энэ хоёр үзэгдэл үл хамаарах учраас. Эхлээд хаашаа явсан нь дараа нь хаашаа явахтай хамаарахгүй учраас. За ингээд баруун зүүн гэдгээ олчлоо. Одоо баруун гэдэг магадлал чинь болохоор P, зүүн байх магадлал чинь Q. За нөгөөх нь болохоор зүүн байх магадлал нь Q, баруун байх магадлал нь P. Буюу 2PQ болчихж байгаа. За ингээд дараа нь бүгдээрээ P-ийн хооронд P нь 3.1, Q нь 3.2. Ингээд 9.4 гэсэн магадaltaгаар 0-оос 0-до буцаж ирэх нэ. За ийм тооцоо хийх бодлого байсан байна. За хамгийн сүүлийнх нь болохоор 3 удаа орхино гэж байгаа шок. Тэгэхээр цэг 3 удаа алхах гэсэн үг. 0-оос 3 удаа алхах. За тэгээ 0-оос 3 удаа алхахад хичнээн ялгаатай байрлалд хүрч ирч чадах вэ гэж асууад байгаа. Тэгэхээр бүгдээрээ дандаа баруун тишээ яваад ах юм бол хамгийн максимумда 3 алхаж байгаа юм чинь 3 координаттай цэг дээр л очино. Баруун гэж хаад. Дандаа зүүн тишээ яваад ах юм бол хамгийн минимумда хасах 3 цэг дээр л очиж чадна. Зүүн. Тэгэхээр ерөөсө хасах 3-аас нэмэх 3-ын хооронд л цэгүүд дээр очиж чадах нь шүү дээ. За гэтэл энэ дотор бас очиж огт чадахгүй цэг байгаа. Жишээлбэл 2 гэдэг цэг дээр ерөөсө очиж чадахгүй. Яагаад тэгэхээр 2 дээр очих гээд хичээгээд үзье. Баруун тишээ 1 явлаа. 1 дээр ирлээ. Дахиад явлаа. 2 дээр ирлээ. Одоо эндээс заавал явах хэрэгтэй учраас нэг бол 3 руу, нэг бол буцна. Үнэхээр 2 дээр очино, буцаад 1 рүү ирчихэж байгаа. За тэгвэл хэрвээ анханасаа баруун тишээ 1 авчаад буцаж 1-0 ирчээд тэгээ буцаад явсан бол их л сайндаа 1 дээр очино. Өөрөөр хэлбэл 2 дээр энэ юусоо очиж чадахгүй. Яг үүнтэй адилхан хасах 2 дээр бас юусоо очиж чадахгүй. Тэгэхээр хасах 2 нэмэх 2 дээр юусоо очиж чадахгүй байна. Үүнийг бас өөрөөр яаж анханасаа мэдчих болох байсан бэ гэхээр 0 гэдэг цэгээс гараад сондгоо тооны алхалт хийж байгаа. 3 удаа алхах гэдэг чинь сондгоо тооны алхалт. Тэгэхээр 0 бол өөрөө тэгш тоонд тооцогддог. Тэгэхээр тэгш тоон дээр хийжсэн цэг сондгоо тооны алхам хийсэн бол сондгоо цэг дээр л очино. Тэгшээс тэгш рүү очихын тулд тэгш алхах хэрэгтэй гэсэн энэ зарчим ёсоор. За ингэхээр бид нарт ерөөсөө хасах 3, хасах 1, 1, 3 гэсэн ийм л дөрвөн боломжн дээр энэ цэг очиж чадах нэ. За ингээд Е ялгаатай байрлалд очино гэсэн бол тэр нь 4 байх нэ. За ингээд Е-г олчлоо. Одоо F-ийг олно. F юу гэжсэн бэ гэхлээрээ за манай цэг хасах F гэдэг цэг дээр очихын тулд тэгээд тэр F-ийнх нь магадлал хамгийн их байдаг байхын тулд F чинь юу ах юм бэ гэж асуудаг. Тэгэхээр хасах тэмдэгтээ хариу манад хасах 3 байж болж байна, хасах 1 байж болж байна. Тэгэхээр энэ хоёроос альных нь магадлал хамгийн их вэ гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл хасах 3-т очих магадлалыг олчихъя. Тэгээд хасах 1-т очих магадлалыг олчихъя. Тэгэхээр 0-оос эхэлсэн цэг маань хасах 3-т очихын тулд ерөөсөө л дандаа зүүн тишээгээ л явах хэрэгтэй. Тэгэхээр магадлал А 0-оос гарлаа. Тэгээд хасах 1 рүү очих хэрэгтэй. Тэгээд хасах 2 руу очих хэрэгтэй. Тэгээд хасах 3 руу очих хэрэгтэй. Энээс өөр боломж байхгүй. Өөрөөр хэлбэл эн чинь зүүн буюу 3 ширхэг зүүн явалт хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 3 зүүн явалт хийжээж 0-оос гараад хасах 3 дээр очино гэсэн үг байна. За тэгэхээр гуруула зүүн гэдэг чинь зүүн тишээ шилжих магадлал чинь Q байж байгаа. Q болоод Q-гийн 3 зэрэг болж байна те. За тэгэхээр Q чинь 3-ны 2 байгаа юм чинь 3-ны 2-ын 3 зэрэг буюу 27-ны 8 болох нэ. За одоо нөгөөх олъё хасах 1 рүү очих магадлал. За тэгэхээр хасах 1 рүү очихын тулд бид нэр яах ёстой вэ гэхлээрээ 0-оос гарлаа. За шууд хасах 1 дээр ирчээд тэгээ хасах 1-ээсээ дахиад цаашаа хасах 2 явчаад тэгээ буцаад ирж болно. Тэгэхээр энэ бол ямар хөлбөр би сая ярьж өгөхээр зүүн явлаа, дахиад зүүн явлаа, тэгээд баруун. За энэ бол нэг хөлбөр. За дараагийн бас нэг хөлбөр юу ажиллах вэ гэхээр 0-оос эхлээд хасах 1 дээр ирчээд буцаж 0 руу явчаад тэгээд дахиад буцаад ирж болно. За тэгэхээр энэ ямар хөлбөрийн тухай би яриа өгөхлээрээ зүүн, баруун, зүүн гэдэг хөлбөрийн тухай ярьлаа те. За өөр боломж байгаа юу хайгаад үзье. Анх эхлэхдээ баруун тийш явсан байж болно.
Тэгэх юм бол буцаж 0 дээр ирээд тэгээд дахиад зүүн тишгээ явж болно. Энэ хувилбар бол ямар хувилбарын тухай ярьж байгаа гэхээр эхлээд баруун яваад тэгээд зүүн явсан гэсэн. За энэс өөр хувилбарууд бол байхгүй гэдгийг шалгаж болно. За тэгэхээр магадлал зүүн баруун эдгээр бүгдээрээ давхцахгүй огтлцохгүй учраас зүүн баруун зүүн нэмэх нь баруун зүүн болгоод за тэгэхээр эн чинь ерөөсөө Q2 удаа P1 удаа байна гэсэн үг шүү дээ. Q квадрат P өөрөөр хэлбэл 3Q квадрат P болчихно гэсэн үг. За Q ч манад 3.2 байгаа. P ч 3.1 байгаа. За ингээд тооцоод үзэх юм бол энэ хоёр хурагдаад 9.4 гэдэг магадлал гарч ирж байна. За ингээд энэ болохоор нэг хасах нэг дээр очдог магадлал нь 9.4. За түрүүн 3 хасах 3 дээр очдог магадлал нь 27.8 гарсан. Тэгэхээр энэ хоёрын хин нэх үг гэхээр 9.4 нэх. Тийм учраас F бол 1 гэсэн утга байх юм байна. За H G ч юм болохоор 9.4 гэсэн ийм хариунууд гарч байгаа юм байна. За энэ бол магадлалын хэсэг нь. За тэгэхээр магадлалын хэсгийг бол ингээ бүгдээрээ эцэст нь ингээд эргээд бодоод харахаар хүнд сэлдэв бол ирээгүй байна. Хитгэн амархан тооцооллуудыг хийгээ сурчих юм бол хэцүү биш байх нэ. За саяны миний ярьсан юу энэ слайдын дотор бас товчхон тайлбартайгаар бичигдсэн байгаа. Тэгэхээр энэ слайднаас харж болно. За одоо бүгдээрээ статистик руу гаръя. Статистик бол маш амархан хоёр бодлоготой байсан. Эхнийх нь төврийн мэдээ олох бодлого, хоёр дахь нь төврийн стандарт хазаалт олох бодлого. За тэгээд энэ материал өөрөө стандарт хазаалтын томьёогоо өмнө нь өгчихсөн байсан. Чийдлүүлэхгүйгээр өгсөн гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр бодлого бол маш амархан хоёр бодлого болж байгаа маа. За төврийн мэдээ олохдоо ерөөсөө л гол хийх ажил бол тоонуудаа ирэмбээр нь багаас нь их рүү чигсаан бичих нь ерөөсөө мэдээ олохын хамгийн ихний шат байдаг. За тэгэхээр багаас нь их рүү чигсаан гэдэг чинь хамгийн бага тоон хаана байна гэсэн чинь 1-1-1-үүд. За тэгвэл 1 гэд ингэж чигсаа очиж чинь дараагийн багтаа болохоор 2-2. За тэгвэл 2-2. Тэрний дараагийн багтаа болохоор 3-3. За тэгээд 4-5 гэд болчихж байна те. За ингээ бүгдийн чигсаасны дараа энэ шинэ ирэмбэнд шинэ дугаартай болчихж байгаа. X1 хаалттай гэдэг чинь бол одоо 1, X2 хаалттай чинь бас 1 гэх мэтчлэн XN хаалттай гэдэг чинь 5 юм байна. N хэд юм бэ гэхээр надад 9 тоо байгаа учраас N чинь 9 гэсэн үг. Одоо N 9 байгаа бол медианыг олох томьёо нь сондгой дугаартай байх юм бол гэдэг томьёогоор явна. Өөрөөр хэлбэл медиан олоход N сондгой бол нэг янзын томьёотой, тэгш бол нэг өөр томьёотой байдаг. Тэгэхээр сондгой тэгшийгээ бүгдээрээ харгалзан үзэх ёстой гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр хэрвээ энэ сондгой байгаа бол ерөөсөө томьёогоо бичээжлэхдээ бас давхар ийм диаграм өөртөө бодож болно. Сондгой тоог чинь тэнцүү 2 хувааж ерөөсө болдоггүй. Заавал дунд нь нэг юм сондгоорч үлдэх ёстой. Тэгэхээр 9-ийг би 9 дээр 1-ийг нэмээд 2 хуваах юм бол 5 гэдэг тоо гарч ийн. Тэгэхээр 5 гэдэг 5 дугаарх дугаар нь бол нөгөө дунд сондгоороод байгааг нь олж ийн гэсэн үг шүү дээ. Бас нэг өөрөөр бас юу гэж бодож чадах вэ гэхээр 9-ийг 2 дугаар чинь 4 бүхэл хоногдоод нэг үлдэнэ. Тэгэхээр доотлолтоо 4 тоо, доор нь 4 тоо, за дээр нь 4 тоо, тэгээ голд нь байгаа тоо чинь медиан болдог гэсэн үг. Ерөөсөө л медиан олох одоо сондгоо тохиоллын томьёоны. Гэтэл хэрвээ тэгш тохиолдол байсан бол яах вэ? Тэгш тохиолдол байсан бол доотлолтоо одоо энэ n тэнцүү 2k-г нь үзье л та. Тэгэх юм бол доотлолтоо k ширхэг тоо, дээдлэлтэй k ширхэг тоо гарчна. Тэгээ голын тоо гэж байхгүй. Тэгэхээр голын тоо гэж байхгүй тохиолдолд яадаг вэ гэхлээрэ энэ доотлын тооны хамгийн дээдлийг, дээдлийн багц тооны хамгийн доотлыг энэ хоёр тоог сонгож аваад энэ хоёрын дунд цэгээр авчдаг. Ингэж авдаг ахна штэ. За тэгэхээр яг тэнцүү хуваагдчих юм бол энэ хоёрын тэр хоёр захт нь байгаа яг тэр голд нь хөршлөөд байж байгаа тэр хоёр захын хоёр тоог нэмээд хоёр тооч тийм байна. Тэгш сондгоо авах юм бол голтоо сондгоороо даваад үлдсэн нь медиан болдог байх нь. Тэгэхээр ингэж чийжилжүүл бас амархан чийжлэгддэг. За ингээд бүгдээрээ
эренблээд 9 сондгоо учраас 9 дээр нэг нэмээд 2 дуугаад 5 дугаартай тоо медиан болно. За 5 дугаартай тоо бол манай тохиолдолд доороос нь тоолоод 1 2 3 4 5 гээд 2 гэж хариу нь гарч ирж байгаа юм байна. За ийм амархан байдаг байна медиан олох нь. За хамгийн сүүлд нь биднэрт юу өгсөн бэ гэхлээрээ стандарт хазаалт олох бодлого өгсөн. За энэ бодлогын тухайд бол яг уу шууд төврөө x1 x2 гээд 10 тоогоо өгсөн байсансан бол бэлэн энэ томьёонд орлуулаад ботчихдаг. Тэгэхээр энийг бол хүүхдүүд хөвчлэн чаддаг. За энэ бодлогын нэг жоохон ондоо байгаа байдал нь яасан бэ гэхлээрээ нөгөө 10-ыг 5 гээд 2 багийн гишүүн гэдэг утгаар нь 10 тоогоо x1, x2, x3, x4, x5 гэдэг нь бол эхний 5, нэгдүгээр багийн 5 гишүүн. За y1, y2, y3, y4, y5 нь болохоор 2 дугаар багийн 5 гишүүн гэж ингэж салгаж өгөөд тэгээд баг тус бүр дээр нь нийлбэрийг гаргаад квадратуудын нийлбэрийг гаргацсан байна. X-үүдийн нийлбэр нь энэ шүү, y-үүдийнх нь нийлбэр нь энэ шүү, тэгээд квадратын нийлбэр нь энэ шүү гэдэг ингэж өгсөн байна. Тэгээ ийм бодлого өгөөд одоо 10 тоглогчийн хувьдах стандарт хазаалтыг болгосон. Тэгэхээр 10 тоглогч гэдэг чинь ерөөсөө эднэрийг бүгднийг нийлүүлээл 10 тоглогч ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр 10 тоглогчийн одоо төврийн дунджийг олно гэвэл за би энийг шинээр дугаарлаа л та. Энийг Z1, энийг Z2 гэх мэтчлэн энийг Z5 гээд энийг Z6, энийг Z7 гэх мэтчлэн Z10 гэж бодно гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол надад одоо юу хэрэгтэй вэ гэхлээрээ Z-ийн дундаж хэрэгтэй. Z-ийн дундаж гэдэг чинь энэ дээр байгаа Z-үүдийн нийлбэр гэсэн үг. 1-ээс 10 хүртэл. Гэтэл эн чинь эхний Z1-ээс 5 нь болохоор X гэсэн үг. Харин Z6-аас 10 нь болохоор Y гэсэн үг. Тэгэхээр X-үүдийн нийлбэр, Y-үүдийн нийлбэр болно гэсэн үг байна шүү дээ. За ингээд X-үүдийн нийлбэр, Y-үүдийн нийлбэр буюу 24 дээр 21-ийг нэмэхлээр 45 гэдэг чинь манай энэ Z-ийн нийлбэр гэсэн үг. За эхлээд нь би Z 10 ширхэг тоогоо нэмээд 45 шүү гэд гаргачлаа. Одоо Z6-аас болъё гэвэл 10 туугаа л боллоо. Нөгөө бүх 10 тооныхоо нийлбэрийг 10 туугаад. За ингээд 45-ыг 10 туугаад 4.5 болох нэ. За одоо энийг олцсон. Одоо энэ хэсэг болцсон гэсэн үг тий. Тэгээд би энэнийхээ оронд нөгөө Z6-аас тавьчих нь шүү дээ. Одоо надад юу хэрэгтэй гэхээр сумма x квадрат буюу одоо Z-ийн хувьд ярих юм бол Z квадратуудын нийлбэр бас л 10 ширхэг тооны хувьд. За тэгвэл би энийг бас л дахиад 5 таваар салгачихна. 5-аас 1-ээс 5 хүртэл квадратуудын нийлбэр, 6-аас 10 хүртэл квадратуудын нийлбэр. За тэгээ 1-ээс 5 хүртэлхийг нь бид нэр юу гэж тэмдэглэсэн байгаа гэхээр x квадрат гэсэн байгаа. 6-аас 5-ыг нь 10-ыг нь юу гэсэн байгаа гэхээр y квадрат гэсэн байгаа шүү дээ. Тэгээ тэрийг чинь биднэрт өгсөн байгаа. Тэгэхээр 130 дээр нэмэх нь 121 буюу 251. Ингээд квадратуудынхаа нийлбэрийг олчлоо. Одоо тэгэл стандарт хазаалт болдог бэлэн томьёо нөгөө Z дээрээ бодож байгаа. Тэгэхээр 251-ийг хуваах нь 10, хасах нь 4.5 квадрат буюу хариу нь ингэж гарч ирж байна. За ийм амархан бодлогууд байгаамаа. Ер нь бол энэ бол 2022 оны бодлогууд. За тэгээд яг уу статистик буюу өгөгдөл дээр нь бол ажилласан хүүхдүүдийн гүйцэтгэлийн хувь 31% байсан. Харин магадлал дээр ажилласан хүүхдүүдийн гүйцэтгэлийн хувь бол маш бага байсан. За энэ дээр бол ууг нь тийм хүнд бодлогууд байгаагүй шүү гэдгийг анхааруулж хэлье. За 2023 оны бодлогууд бол ерөөсөө хүндрэлийн хувьд огт хэцүү биш. Бас яг адилхан байсан. Тэгсээр энэс гүйцэтгэл бол буурсан байлээ. Ууг нь бол ирж байгаа бодлогууд дахиад яг нөгөө түрүүний санамсаргүй хүснэгт ороод ирсэн байгааз. Тэгээ энэ дотор атог олоорой гэл ийм амархан бодлого ирсэн. За төвөр өгөөд квартил олоорой гэсэн байсан. За квартил олно гэдэг нь бол ерөөсөө медиан олох бодлого хоёр үргэлжлүүлээд хийчихэд болдог. Яа гэсэн үг вөхлээрээ медиан биднэрт яаж 2 хуваагаал голынх нь медиан байсан шүү дээ. Тэгвэл 2 хуваагаад голынхыг доотлын хэсгийн доод квартил, дээдлийг
дээд хэсэг гэж хагаад тэгээ дээдлийн хэсгийг хуваагаад дээд квартил олчихно. Доотлогоо 2 хуваагаад доод квартил олчихно. Тэгэхээр ерөөсөө медиа олох бодлогыг 2 өгсруулсан л гэсэн үг болчихж байгаа. Өөрөөр хэлбэл квартил олно гэдэг чинь энэ нь болохоор доод хэсэг нь ахна шүү дээ. Энэ нь дээд хэсэг нь. Түрүү медиа олохын тулд бид нэр энэ голдоо тоо байвал ингээ хуваачижсэн байхгүй бол зүгээр шууд хуваачижсэн шүү дээ. Одоо тэрийгээ дахиад дундуур нь хуваачих. Тэгэх юм бол энд нь доод квартил буюу Q1, энд нь дээд квартил буюу Q3. За медианы чинь бас бид нар ондоогоор Q2 гэж яриад байгаа. Ингээд Q1, Q2, Q3 буюу энэ Q1-ийг 25 дахь перцентайд гэж ярьдаг те. Q2-ыг 50 дахь буюу яг медиан голынх нь Q3 75 дахь перцентайд гэж ярьдаг. За ингээд 2 удаа л хуваалт хийх тухай ярьж байгаа гэсэн. Тэгэхээр эренблэл хуваалтаа саяных шиг хийгээл болоо. За дараагийн 3 дугаар бодлого болохоор тэгштойгоор эсвэл 4-ийн тоогоор 4 хуваагддаг байхаар гэж байгаа. Тэгэхээр энэ дахиад эсвэл гэдэг өгүүлбэр байж шүү дээ. Тэгэхээр энд бид нар яг түрүүний бодсон бодлого шиг А үзэгдэл нь тэгштой буух. За Б үзэгдэл нь 4 хуваагддаг тоо буух. 4 хуваагддаг. За тэгэл биднээс юу гэж асуусан бэ? А эсвэл Б гэж асуусан. Тэгэхээр яг нөгөө бидний хамгийн анх бодсон А, Б хоёрынхаа тусцын магадлалыг олоод тогтолцлын магадлалыг нь олоод хасдаг. Тэр л томьёогоор бодно. За дараагийнх нь дисперсийг олоорой. Тэгээ энэ дотор дисперсийнхаа бодох томьёог нь өгсөн баг. Бэлэн томьёон дотор орлуулаад олчихно гэсэн үг. За бат болт нар гэдэг энэ бодлого бол найзуудыг эренбэлж чагсаах боломжийг тоолох бодлого байсан. За энэ бол яг 2022 оноос арай ондоо. За тэгэхээр энэ бодлогон дээр бид нэр яаж бодвол хамгийн амархан байдаг вэ гэхлээрээ бүх боломжоо эхлээд нь олжвол яг нөгөө бодлогоо яаж бодох вэ гэдэг санаа нь гарч ирдэг. За тэгэхээр надад бол бат байгаа, болд байгаа. Тэгээд өөр 3 найз байгаа. За 3 найзыг энэ би 1-р найз, 2-р найз, 3-р найз гэж хэл та тий. Тэгэнгүүт би энэ 5 ширхэг ба боо 1 2 3 гэдэг энэ юг бол би эренблэх юм даалгавар үүсэж байгаа гэсэн. За тэгвэл эдгээрийг эренбэлж чагсаах нийт боломжийн тоо бол 5 факториал байдаг. За энэ бол нийт боломжийн тоо. За одоо би бодлогын үйлбэрийг хангасан боломжийг тоолно. Тэр нь юу гэсэн чи бат болд 2 цагт нь ерөөсө зогсоогүй гэсэн. Тэгэхээр бат болд 2 цагт нь зогсоогүй гэдэг чи юу гэсэн үг байх вэ гэхээр за голд нь зогсно гэсэн үг. Тэгэхээр зах гэдэг 2 захын зай байж байгаа. Голд нь энэ зай байж байгаа. Тэгэхээр би бат болд 2-ыг захтаа биш голдоо зогсоох хэрэгтэй юм шүү дээ. За тэгвэл би энд голын 3 байрнаас 2-ыг сонгож аваад тэндээ бат болд 2-ыг зогсоож болно. За голын 3 байрнаас 2-ыг сонгох нийт боломж бол Z3-аас 2. За тэр сонголтод аль нэгдэх нь 3 дахьтайгаа ч юм уу сонгогдсон гэж саная. Тэгвэл энэ нэгдэх нь 3 дахьтайгаа сонгогдсон байранда би нөгөө бат болд 2-ыг зогсоохдоо багийн нэгт нь батын нэхэнд нь болдын дараад нь эсвэл болдын нэхэнд нь батын дараад нь гэд 2 янзын хөлбөрөөр зогсоож чадна. Тийм учраас би энийг 2-оор өргөжүүлнэ. Эсвэл өөрөөр би энийг анханасаа яаж сонгож болох байсан гэхээр эренбтэйгээр А3-аас 2 гэж сонгож бас болох байсан. За ингээд ямар ч тач би А3-аас 2 ч гэж сонгосон байсан. Хариу нь адилхан 2-ыг үржих C3-аас 2 гэж сонгосон ч адилхан энэ 5 байрнаасаа 2-ыг бэхлээ тарлаа. За энэ бэхэлсэн дээрээ нөгөө 2-ыг зогсооцсон гэсэн үг шүү дээ. Одоо үлдсэн 3 байран дээр үлдсэн 3 хүүхдийг хүснээр эренбэлж болно. Тэр нь бол 3 факториал. За ингээд энийг эмхлээд үзвэл А3-аас 2 гэдэг чинь 3 факториалыг хуваах нь 2 факториал гэсэн үг. Үржих нь 3 факториал. За энэ 2 хуваагдаад 3-ыг үржих нь 6, 3 18 боломжоор ингэж чагсааж болох нэ. За энэ хариултах нь тий. За дараагийн бодлого. За энэ дараагийн бодлогон дээр бид нарт юу өгсөн байгаа вэ гэхлээрэ энэ арай жоохон өрмөц өгөгдөлтэй бодлого байсан. За бодлогын өгөгдөл нь юугаараа ялгаатай өрмөц байгаад байгаа вэ гэхлээрэ бидний хувьд нөгөө нэг хүснэгт бүрэн биш гэдэг нь бол адилхан байгаа. Хүснэгт өгсөн. За тэгээ хүснэгтэн дээр давтамжийн тоонууд нь 8 А, Б гэсэн 4 янзын одоо бүлэгт
хүүхдүүд хуваагдчихад байгаа хгүй 8-аас 10-наас, 10-аас 12-наас, 12-оос 14-наас, 14-өөс 16 нас гэд. За тэгээ энэ дотор чинь 8 А, Б, 1 гэсэн ийм давтамжуудаар хөгжсөн. Тэгээ нийтдээ 19 хүүхэд байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд юу тодорхой байгаа гэхлээрэ за бүлэг бодлогон дох хүүхдүүдийн тог бүгдийг нэмэх юм бол нийт хүүхэд гарах ёстой. 19 гарах ёстой. Тэгэхээр надад А-д нэмэх нь Б-д 10 гэдэг бол нэг одоо нөхцөл болчиход байгаа. За өөр надад юу өгчөд байгаа вэ гэхлээр энэ дундаж нас нь 11 гэд өгсөн баг. Одоо би энийг ашиглаад дахиад нэг тэгштгэл биччихвэл 2 тэгштгэлээс А, Б-г олчих юм аа. За тэгвэл дундаж насыг олохдоо энэ бүлгэлсэн хүүхдийн дундаж насын томьёо дундаж гэж нэг арай жоохон өөр томьёо байдаг. Тэрний яадаг вэ гэхлээрэ 1-р бүлгийн давтамжийг 1-р бүлгийн дунджаар 2-р бүлгийн давтамжийг 2-р бүлгийн дунджаар гэх мэтчлэн К-р бүлгийн давтамжийг К-р бүлгийн дунджаар үржүүлээд нийт давтамжиндаа хуваадаг. Нийт хүүхдийнхаа том гэсэн үг шүү дээ. За ийм давтамж бүлгэлсэн хүүхдийн дундж олдог гэсэн ийм томьёо байдаг. За тэгвэл би надад бүлэг болгоны давтамжууд бол ямар тач А, Б, Т ч гэсэн өгөгдсөн. Одоо надад юу хэрэгтэй гэхээр бүлгийн дундаж хэрэгтэй. Тэгэхээр 8-аас 10 настай бүлгийн дундаж нас хэдвэ гэвэл 9. 10-аас 12 настай бүлгийн дундаж нас 11, 12-оос 14 настай бүлгийн дундаж нас 13, за энэ бүлгийн дундаж нас 15. За тийм учраас X зураастай тэнцүү 9-ийг үржих нь 8, нэмэх нь 11-ийг үржих нь А, нэмэх нь 13-ийг үржих нь Б, нэмэх нь 1-ийг үржих нь 15. 15 үржих нь 1 гэсэн үг шүү дээ. Байсан гэсэн үг. Тэгээд энэ нь хэд гарч чадаг юм гэхээр бид нарт төгснөр бол дундаж нас 11 учраас 11 гарсан байна. За энэ тэгштэглээс дараагийнхаа А, Б-г олно гэсэн үг. За 8-9 72 нэмэх нь 11 А, нэмэх нь 13 Б, нэмэх нь 15 тэнцүү бүх F1, F2-уудынхаа нийлбэрт хуваах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр манай дээр бол нөгөө 8 А, Б тавина гэсэн үг байхгүй юу? За би тэрийг доотлолт нэгэд өгчлөө. За тэгэхээр эн чинь 8 дээр нэмэх нь А, нэмэх нь Б, нэмэх нь 1 хуваахлаар хэд гарч байгаа гэхээр 11 гарч байгаа гэсэн үг. За ингээд эмхэлэх юм бол 72 дээр нэмэх нь 11 А, нэмэх нь 13 Б, нэмэх нь 15 тэнцүү. За энэ нийлбэр чинь бол манад 19 байгаа юм чинь 11-ийг үржих нь 19 байх нэ. За энэ тэгштэглийг түрүүнийхээ дээдлийн тэгштэгэлтэйгээ нийлүүлээд А, Б-г олох ийм бодлого байсан шүү. За хамгийн сүүлийн бодлого бол нөхөх бодлого байгаа. За энэ нөхөх бодлогон дээр бол тооцоо бас тиймч төвхтэй биш. Бидэнд юу байгаа гэхээр 2 улаан 3 цагаан бөмбөг гэж байгаа. За тэгээ 2 улаан 3 цагаан бөмбөгнөөс бид нэр буцааж хийхгүйгээр нэг нэгээр нь гаргаж авна. Тэгээд ялгаатай бөмбөг гарч иртэл туршилтыг хийнэ. За тэгэхээр би яах вэ гэхээр жишээлбэл цагаан гараад ивэл нь аваалах нь шүү дээ. Тэгэл улаан гарan гоцгосно гэсэн үг. За гэтэл хэрвээ анханасаа улаан цагаан гिचүүл зогсно, цагаан улаан гिचүүл зогсно. За тэгэхээр энэ чинээс харах юм бол бид нар хамгийн багадаа хэдэн бөмбөг авч байгаа гэхээр ядаж 2 бөмбөг гаргаж ирэх хэвээр. Улаан цагаан улаан гэсэн үг. Тэгэхээр 2-оос ямар ч гэсэн их байх юм байна. Хамгийн их хувилбар бол нөгөө бүх цагаан бөмбөг гарч иржээж араас нь улаан гарч ирэх юм бол одоо хамгийн их авалт болно. Тэр нь 4. За ингээ 2-оос 4-ийн хооронд гарч ирэх одоо боломжтой байгаа юм байна. Ингээд К-гийн авах утга нь 2, 3, 4 л гэсэн үг байна шүү дээ. За одоо биднээс юу ч асуусан гэхээр К-н 2 дэд тэнцүү авах магадлалыг олоорой гэсэн. К-н 2 дэд тэнцүү байна гэдэг чинь ерөөсөө улаан цагаан эсвэл цагаан улаан гэж дууссан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр үзэгдлийнхаа магадлалыг олоод нэмчих нэ. Улаан цагаан улаан. За улаан цагаан байх магадлал гэдэг чинь эхлээд улаан гарна, дараа нь эхнийх улаан гарсан нөхцөл дараа нь цагаан гарна. За нэмхийн эхлээд цагаан гарна, дараа нь эхнийх цагаан гарсан нөхцөлд улаан гарна. Энэ эхний бөмбөг ямар байснаас дараагийн бөмбөг хамаарж байгаа учраас би нөхцөлт гэж хэлээд байгаа шүү. Зураас тавиад байгаа шүү. За эхлээд улаан гарах магадлал гэхээр чинь нийт 5 бөмбөгний 2 нь улаан, үржих нь эхнийх нь улаан гараа явцсан. Тэгэхээр 4 бөмбөг үлдсэний хэдэн цагаан байх вэ гэхээр 3 цагаан бөмбөг байгаа. За түүн дээр нэмэх нь
Дараагийн боломж нь эхлээд цагаан гарья гэхээр 5 бөмбөгнөөс 3 цагаан байж байгаа. Тэгээд үлдсэн 4 бөмбөгнөөс 2 нь улаан, 2 улааны нэг нь гарч ирнэ. За ингээд энийг эмхлэх юм бол эн чинь ингэж хураагдаад 5-ны 3 гэсэн магадлал гарч ирж байна. За дараагийнх нь бид нар юу олох ёстой гэхлээрэ хамгийн их утга авах магадлал буюу К-н 4-тэй тэнцвэх магадлал. За хамгийн их утга хизээ гарч ирж байгаа гэхээр ерөөсөө нөгөө олон ширхэгтэй бөмбөг чинь цагаан. Тэгэхээр цагаан тэг хамгийн сүүлд нь улаан гарч ирэх. Энэ л хувилбар чинь 4 алхамд хүрж байгаа ганц боломж нь баггүй. Тэгэхээр цагаан гарч ирэх магадлал тэгээд эхнийх нь цагаан байсан тохиолдолд хоёр дахь нь цагаан байх. За тэгээд эхний 2 нь цагаан гарсан үед 3 дахь нь цагаан гарах. За хамгийн сүүлд нь 3 цагаан гараа явчихсан үед улаан гарах. За эдрийгээ би 1 2 гэж тэмдэглэсэн ч болно. 1 2 3 гэдэг. 1 2 3 гэдэг ингэсэн ч болно. За эхлээд цагаан гарч ирэх магадлал бол 5 бөмбөгний 3 нь байгаа. Дараа нь цагаан гарах болохоор одоо 4 бөмбөгн дотор 2 цагаан байгаа. Дараа нь 3 бөмбөгн дотор 1 цагаан байгаа. За дараа нь 2 бөмбөг хоёулаа улаан учраас 2-ны 2 гэсэн үг. За ингээд хураагдах зүйлүүдийг хураагаад харахлаар 10-ны 1 гэсэн магадлал гарч ирж байна. За одоо хамгийн сүүлд нь бид нар юу ол гэсэн бэ гэхээр нөгөө математик дунджаа ол гэсэн. Тэгэхээр математик дунджаа олохоор ч үснэгтэй байгуулах хэрэгтэй болно. К-гийн утга. К-гийн авах утга ч юм бол сая бид нар 2 байж болно, 3 байж болно, 4 байж болно гэсэн. 2 байх магадлалаа бүгдээрээ олцсон 5-ны 3 байсан. 4 байх магадлалаа олцсон 10-ны 1 байсан. За энэ хоёроо зөв олцсон гэж итгэлтэй байгаа тохиолдолд би 3 байх магадлалыг тусад нь бодох хэрэггүй. Ягаад тэгэхээр нөгөө бүх магадлалын нийлбэр 1 гэж нөхцөл байдаг. Тэр нөхцөлөө ашиглаад 3 байх магадлалаа олчиж болно. Энэ хоёроо ашиглаад гэсэн үг шүү дээ. За тэгэхээр А тэнцүү 10-ны 10-ны 3 гарч байна тий. За ингээд одоо математик дунджаа шууд олж болж байна. Яаж болох вэ гэхээр 2-ыг үржих нь 5-ны 3, нэмэх нь 3-ыг үржих нь 10-ны 3, нэмэх нь 4-ыг үржих нь 10-ны 1. За бүгдийг нь 12-тай олгочих. Тэгэх юм бол 12-ыг хуваах нь 10, 9-ийг хуваах нь 10, 4-ийг хуваах нь 10. За бүгдийг нэмэхлээр 12 дээр 21, 25-ыг хуваах нь 10 буюу 5 хуваахлаар 5 2 гэдэг ааш нь 5 гэсэн ийм хариу гарч ирж байна. За ийм бодлогод ер нь бол биднэрт ирсэн байсан байна. За эндээс харахад бол ер нь магадлал статистикийн бодлогуудын тооцооллыг хийхэд хамгийн олон давтагдж байгаа, илүүтэй хэрэглэгдэж байгаа одоо сэдвүүд юу байна гэдгийг ажиглаж анзаараад за тэгээд тодорхой хэдэн одоо энгийн амархан тооцооллуудыг хийгээд сурцсан байхад тийм ч хэцүү бодлогууд бас биш байсан шүү гэдгийг анхаараарай. За ингээд та бүхэнд одоо элсэлтийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүсье.